Хариулт бол үнэхээр хангалтгүй байна л да. Та хитрхи ерөнхий юм яриад байна. Хитрхи ерөнхий юм. Жишээ нь одоо ингээд бизнесийн эрхчлөө гэж би эдийн засгийн эрхчлөө гэдэг чинь энэс чинь та нар 12 бүлгээс нэгийг нь авчлаа. Энийнд одоо өмчийн эрхээ хамгаалуулах гэж байгаа иргэн энд хамаарахгүй юу? Хөдөлмөр хийж эдийн засгийн харилцаанд орж байгаа тэр ажилт нь энд чинь хамаарахгүй юу? Та нар асуудлыг битээ ингэж явцууруулал да. Энэ эдийн засгийн харилцаанд оролцож байгаа тэр бүх оролцогч нарыгоо хэрхэн яаж дэмжих үү? Тэднэрт яаж эрх чөлөөг өгөх үү гэдэг энэ том үжил санааны төвшин бууган засгийн газрыг өмнө нь хандаж гэн гэж ойлгосон. Тэгээд бодлого концепцээ өөрчлөөд ингээд явчихна лээ. Тэгэхээр яг одоо үндсэндээ Монгол улсад тулгамдж байгаа асуудал чинь үндсэн хуулийн дараа эдийн засгийн суурь хуулиудыг салбар бүрийн хэдэн зуун хуулиар ирэмдэглээд тайчсан дураараа энэ асуудалд хандаж бол. За Доржин цаад хариулъя. За тэгэхээр миний хувьд бол 30 жил яг эдийн засгийн чиглэлээр ажиллаж байгаа, сурж байгаа. Тэгээ эдийн засгийн онол дээр бол эдийн засгийн асуудал өөрөө нийгмийн харилцаа гэдэг. Харин бизнесийн харилцаа гэдэг бол тустай. Тэгээ бизнесийн өнөөдрийн Монголын гол зовлон бол манай зогтгэрэл гişүн маш сайн мэдж байгаа. Төрийн оролцоо маш их байгаа гэдэг. Тийм болохоор бид нар маш ерөнхий агуулгаар хууль бичгээ одоо болцгоё, бодиттой байцгаая. Тодорхой юм а бичээ гэдэг. Тэгэхээр тодорхой юм нь юу юм бэ гэдэг бол тэгвэл төрөө жижигрүүлэх бүх юм л хий. Төрийн эрх мэдлийг хүмий, бизнесүүдийг дэмжих бүх юм а хий. Тэгвэл эрхчлөлөөг нь өгье гэдэг. Энэ хоёр агуулгаар ингээд бизнес эрхчлөлөөний хууль орж ирж байгаа. Тэгээд үндсэн зарчим бол өрдөөлтөр. Төр бол хол бай. Төр бол янз янзын хяналт тавьдаг нь боли. Тэр бүх эрхмүүдийн бүгдийн хамгийн боломж төвшөнд нь бол хязгаарлая. Нөгөө талд нь бизнесүүдэд эрхчлөлөө нөх бол. За энэ хоёр сайд нэмээд хариулъя. 5 дахь энэ хуулийн асуудлаар өмнө бас уулзаа санал бодлоо солилцож олон зүйлээр санал нийлж байсан. Одоо засгаас оруулж ирсэн бизнес эрхчлэлийн тухай хуулийн төсвөл ардчилсан намаас оруулж ирсэн эдийн засгийн эрхчлэлийн тухай хуулийн төслийг бүх заалтаар нь харьцуулт хийсэн. Юу нь ер нь 90% ижил төстэй л байлаа шүү дээ. Нэг ялгараад нэг өөр л байгаа юм байхгүй шүү дээ. Энэ чинь бидний өнгөрсөн туулсан түүх бид хамгийн давуу талтай нь юунд алдснаа ойлгоод байна, юу засгаа мэдээд байна. Ерөөсөн үнд цүүдийн зөрчлийн ялгаатай байдал байхгүй. Харьцуулт хийсэн. Энийг би танд өгнө. Би бүр заавал харьцуул гэдээ харьцуулт хийсэн бид. Ижил төстэй олон зүйлүүд байна. Тэгээ одоо тэгээд би бол энэ зүйл хэлж байгаа. Арслан намын нөхдөд улс төрчгүй хамтраад ажлын хэсэг их хурлын дарга хамт байгуулж өгөөд ингээд их хурлын хамтын бүтээл, парламентын хамтын бүтээл болгоод За хариултааг үүсэч, дуусгач. энэ дээр нэг улс төрчгүйгээр хамтын бүтээл болгоод улс төрийн намууд яста үндэсний хэмжээний зөвшөлтөө хийгээд Монгол улсынхаа эдийн засгийн бизнес орчин нэг сайжруулаад явчих. Арслан намын одоо энэ дээр ажилласан одоо жаргалан гишүүнс ахуулаад таны хуулийн төслөгээд олон гишүүд орсон шүү дээ. Хүн намынхын идэвхтэй орсон, үндэсний эрхлийнхэн идэвхтэй оролцгоосон, иргэний зэрэг ногоон намын гишүүд оролцгоосон. Ингээд их хурлын дарга ажлын хэсэг байгуулж өгөөд бүгдээрээ энийгээ хийгээд улсын их баяр наадмын хамтраад гаргачихъя. Тэгэхгүй зогтгөрөл дарга ингээд хэд өгөөсгөх туушрах юмнаас зайлсхийгээрэй. Энэ бол Монголын нийгэм бизнес эрхлэгчид бүгд л одоо хүлээж байгаа ийм асуудал шүү дээ. Ялангуяа тэгэл маргаат байвал зөндөөл юм бол өмч гэж үе өмч иргэний байна уу бизнесийн байна ч ялгаа авахгүй л бизнесийн л зохицуулт шүү дээ. Иргэний хөдөлмөрийн асуудал ярина. Мөн л адилхан бизнес хамаарна. Ингээд яриад бол төгсөшгүй юм болно. Тэгэхээр бүгдээрээ энийг яг ажлын хэсгээр хамтраад